Сайн байцгаана уу? Од мөндөр сугаас та бүхнийхээ амрыг яриг мэдчилж байна. Одоо орон нэвтрүүлэг эхэлж байна. За өнөөдрийн нэвтрүүлгээр сүүлт одноос хамгаалах нь гэсэн сэдвээр ярилцах болно. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар үрждэг сар хариултаа хадгалъя. Худалдаа үйлчлийн банк болон Sky Media хамтран ажиллаж байгаа. За яг одоо Хятад улсын Ланжа хотоос физикч бэлгүүнтэйгээ холбогдоод байна. Өдрийн минь төргий бэлгүүнэ. Өдрийн минь сайн байцгаана уу? За сайн байна уу? Тийм. Өнөөдрийн одоо орны сэдвэр болохоор сүүлт одноос хамгаалах нь гэдэг сэдв ярина хоёлаа. Энэ болохоор яг хоо ясмын дээр өмнөх одоо сэдвүүд ихэвчлэн нэг бол гаригийн тухай, нэг бол одоо Нарны аймгийн дэлхийгээс бусад гаригуудын тухай хоёлаа төлхөө ярилцаад байдаг гэсэн шүү дээ. Эсвэл бүхэл бүтэн ертөнцийн тухай ярьдаг байсан тий. Өнөөдрийн дугаар болохоор илүү дэлхийн тухай болчихж байгаа. Ер нь бид нар дэлхийг яаж хамгаалах уу, дэлхийд ямар нэгэн бидний одоо тооцож чадахгүй аюул байдгүй гэх мэт асуудлын тухай ярилцсан гэсэн үг. Тэгээ одоо сүүлт од солир хоёрыг бас хүмүүс аль нь юу вэ? Нэг астероид комет гэдэг нэг англи нэр нь те. Энэ хоёрыг бас нэг жоохон ингээд идэг байж магадгүй. Тэгээ энэ хоёрынхаа хоёлаа ялгаанаас эхэлчихв. За тий. Яг хоо одоо нөгөө нэг энэ ч нэг юм ярианы янз янзын нэршлүүд байдаг те. Астероид гэдэг комет буюу сүүлт од гэдэг. Тэгээ метеор буюу солир гэж яриад байдаг те. Яг хоо хамгийн ихэнд бол гол ялгаа нь юу гэхээр ерөөсө хэмжээний ялгаа байна. Астероид гэдэг нь ерөнхийдөө айгүй том хэмжээтэй биетүүд байгаа байхгүй. Нэгсэндээ хэдэн 10 одоо метрээс хэдэн 100 метрээс хэдэн километр хүртэл том болж болдог. Комет гэхээр ер нь хэдэн метрээс хэдэн 100 метр хүртэл хэмжээтэй. За метеор буюу солир гэхээр тэрнээс илүү жижигхэн хэмжээтэй объектууд болчихж байгаа. За бидний хамгийн сайн мэддэг солир гэх юм бол нөгөө од харвж байгаа үзэгдэл байдаг шүү дээ тий. Орой ингээд од харвдаг штэ. Тэр бол ерөөсөө л маш жижигхэн хэмжээтэй солирнууд дэлхийн агаар мандалд орж ирээд агаар мандалд шатаад дуусч байгаа байхгүй. Тэрийг бид нар од харвж ийн гэж нэрлэдэг. Илүү жоохон том хэмжээтэй солир байх юм бол дэлхийн газар одоо хөрсөн дээр унаад ирж болно. Тэр нэг тодорхой хэмжээтэй тийм хэдэн сантиметр байдаг ч юм уу 30 см гэдэг ч юм уу 15 см гэдэг ч юм уу тийм хэмжээтэй хэмжээнүүд үлдчихэв гэсэн. Комет болохоор хамгийн сүүлд 2014 онд бол Neowise гэдэг комет бид нар харах боломжтой байсан сүүлд. Гэтэ харамсалтай нөгөө Neowise сүүлд од маань нартай хит ойртож ирээд хитрхи их нарны халуунаас болоод хайлаад цөм нь хоёр хуваагдаад тэгээд нар руугаа ороод унтсан. Тийм болохоор тэрийг харах боломжгүй болсон. Гэтэ Neowise-ыг нар руу чиглээд дэлхийдээ жоохон ойртоод ирж яхад авсан янз янзын зурагнууд байдаг. Тэрийг харж болно. За сүүлт одны зураг тэг харах юм бол тодорхой болно. Яг тэгэхээр сүүлт од ерөөсөө урд нэг юм цөм тий сүүлт одны цөм байгаа. Тэрнээс ингээд цацарсан сүүл байдаг. Ямар сандаа нэр нь сүүлт од гэж нэрлэж явах уу тий. Тэрийгээ сүүлт од гэж байгаа. За хэмжээ нь бол 10 метрээс ихсээд за хэдэн 100 метр хүртэл том байж болно. Мэдээж сүүлт од дэлхий дээр унах юм бол хэдэн 100 метр хэмжээтэй объект болчихно. Эсвэл хэдэн 10 метр хэмжээтэй объект байхад амар том гамшигын хэмжээний одоо аюулыг дагуулж болно. За энэ дээр хамгийн ойрын жишээ бол одоо юу вэ? 2013 онд Оросын Челябинск гэдэг хотод жижигхэн хэмжээтэй астероид унсан байна. Тэр бол яг сүүлт од биш л дээ астероид унсан. За энэний хэмжээ бол нэг 20 м орчим байсан байхгүй. За 20 м гэдэг чинь хэр том гэсэн үг вэ те? Манайхан төсөөлөд үзэр. Хүний дундаж өндрийг 1.8 м гэж бодоход нэг 10 хүн давхарлаад тавьсан юм шиг өндөртэй байх нь шүү дээ тийшээ. Тийм бай. Том л юм байна ер нь. Тийм байшингаар бол энэ чи юу нэг 6 давхар хавцаа гэсэн үг шүү дээ тий. Тийм том хэмжээтэй объект унсан байгаа байхгүй. Тэгсэн ямар хэмжээний аюул болсон бэ гэхээр ерөөсөө ойр орчинд нэм жижигхэн хот тосгон байгаа. Тэр айлуудын цонх хаг үсрээд тэр чи айгүй хол очиж уулна ингээ агаар дээр тесэрсэн байгаа шүү дээ. Тэр астероид нь. Гэтэл тэнд байгаа бүх тэр айлуудын цонхыг тислээд газар хөдөлж байгаа юм шиг амар том чанга чимээ гараад хэдэн 100 хүн тэнцээ бэртэж гимтсэн гэж байгаа тэрнээс бол. Гэтэл энэ солир гинэ астероид маань өөрөө 20 м хэмжээтэй. Тэгэхээр 20 м хэмжээтэй сүүлт од унах юм бол юу болох нь бас тодорхой. Төсөөлж болж байгааз тодорхой гинэ тий. Амар том аюул болохоор байгаа байхгүй. За үүнээс илүү бүр аимшигтай юм юу хизээ болсон гэхээр 1908 онд 40 м хэмжээтэй. Одоо 2013 он Челябинскт унсан астероидоос 2 дахин том хэмжээтэй. 2 дахин. Астероид Тунгусскт унсан байхгүй.
За энийг бүр одоо ингээд зарим номнууд дээр Tunguskийн нууц центр гэсэн юм янз янзын юм байдаг. За тэр бол Tunguskийн нууц центр гэж байхгүй. Tunguskт ийм хэмжээний астероид унжиж төдий хэмжээний гамшиг учруулах байсан гэдгийг шинжилгөөнөөр нь тооцоод таамаглаад гаргачихж байгаа. Яагаад энэ дээр хүмүүс маргаад байдаг вэ гэхээр энэ чинь 1908 онд болсон үйл явдал. Камертэй дөнгөж хар цагаанаар авдаг байсан. Яг тэрийг ингээд бүртгэжидэг хиймэл дагуул энэ системүүд байхгүйсэн учраас тэрнээс үлдсэн тэмдэглэлүүд нь ерөөсөө хүмүүс сонссноо хэтрүүлж бичсэн ярьсан тийм зүйлүүд байна. Зарим нь харь гэргийн хөлөг унсан энэ гэх мэт юм яриад байдаг. Гэхдээ яг тухайн газар нутагт үзүүлсэн одоо хор хохирол тесрэлтийн хэмжээ мөн одоо ингээд тэр тесрэлтийн дараах одоо үр дагаврууд байгаа шүү дээ. Тэдрийг тооцоод үзэх юм бол 40 м орчим хэмжээтэй ийм астероид л унсан байх хэрэгтэй байна. Тэгээ ихэвчлэн ийм металл болон чулуулгаас бүрдсэн ийм астероид унжиж ийм хэмжээний гамшигыг бүтээнэ гэж байгаа. Хэрвээ ямар нэгэн харь гэргийн хөлөг ч юм уу, за эсвэл ямар нэгэн зэвсэг туршээ гэж бодоход энэ 40 м хэмжээтэй астероид гэдэг чинь айгүй хүнд юм байгаа шүү дээ. Энийг битүүд цулгуу металл өрнө гэж төсөөлье тий хоёулаа. За зүгээр одоо бүр ингээ гоёор төсөөлье гэх юм бол 40 м өргөнтөө тийм алт байна гэж бодъё л доо тийм үү. Алт чинь айгүй өндөр нэгттай шүү дээ тий. Тэр чинь ирээд дэлхийг ирээд мөргөхөд сансарт эн чинь маш өндөр хурдтай явж байгаа шүү дээ. Бараг эн чинь цагт сансарт яг 20 мянган км цаг хурдтай явж байгаа. Маш өндөр хурдтай болчоор манай физикийн тэнцээ юу өөрчлөгдөв гэхээр өндөр энергитэй болно тий. Тухайн объект маань хэдийн хэр хурдтай байна, түүнийхэн квадрат хэмжээний кинетик энергитэй байдаг. За масс нь төдий хэмжээний хүндээ дахиад энэ хоёр үржигдээд бүр их энергитэй болно гэсэн. Жишээ нь автобусын дотор алхаж яваа хүн цагт 3-5 км цаг хурдтай байдаг тийм үү. За 5 км-ээр нь авъя л та. За бэлгүүн 55 кг жинтэй гэж бодъё тий. Тэгэнгүүт 55-ыг би 5-ын квадрат 25-аар үржээд нэг тоо гарах нь шүү дээ. За тэрийг 2 тоох хэрэгтэй. Тэр тооны хэмжээний бэлгүүн кинетик энергитэй гэсэн. За гэтэл энээс дахиад энэ Tungusk тунсан астероид маань тэгээд 2 сая 20 сая дахин өндөр энергитэй болчихж байгаа байхгүй. Бүр өндөр хурдтай явж байгаа учраас. Тэгээд дээрээс 40 м хэмжээтэй бүр хүнд болчихно. Ийм хэмжээний объект тэд унжиж маш том хэмжээний юу үүсгэх юм те одоо тесрэлтийн долгион үүснэ шүү дээ тэнцээ те тэр чинь тесэрж байгаа учраас түүнээс биш яг ийм хэмжээний тесрэлтийн долгион ийм хийгээвэл тэнцээ цөмийн бөмбөг аваач чаях хэрэгтэй байхгүй ерөнхийдөө те гэхдээ сүүлд одгийн астероид маань өөрөө ингэж цөмийн бөмбөг шиг тесрээд бөө юм болгоо газар очиод маш хүчтэй мөрөгчөж байгаа учраас тэр хавьдаа ингэж цохилтын долгион үүсгээл дуусч байгаа. Тийм болохоор 1908 онд бол цөмийн бөмбөг байтугай бид нар дөнгөж цэцэр итгэхүйн нээгээд ойлгож эхэлчихсэн. Тэгэхээр тийм зэвсэг байхгүй гэдэг юм байхгүй болчихж байгаа. Тэгээ энэ онлон тий таамаглал нь хотлоо болчихж байна. За харь гэргийн хөлөг бол бүр угаасаа хотлоо тийм үү. Ягаад тэгэхээр харь гэргийн хөлөг байсан нь үлдэгдэл үлдэнэ гэх мэт юм баримтууд тэнцээ үлдсэн. Ер нь боломжгүй тий. Гуравт тэгэхээр юу үлдэж байгаа гэхээр энэ бол нэг астероид унсан байж магадгүй юм байна. Тэгээ энэ астероидны ийм хэмжээтэй юм байна гэдэг. За ингээд яг шинжилгээг харсан чинь айгүй асар хүчтэй тесрэлт болсон. Яасан гэхээр 2000 км квадрат тийм үү те 2000 км квадрат хэмжээтэй бас байгаа шүү дээ. Tunguskийн байгаа шүү дээ. Тэрний нөгөө моддыг ерөөсөө ингээд газартаа тэгшлээ хийсэн байгаа байхгүй. Ерөөсөө ингээд дээрээс нь амар чангамаар ингээд дараад модыг газартаа ингээд нялаа хийсэн юм шиг. Тийм амар том, ийм амар хүчтэй тесрэлт. Монгол орны нутаг дэвсгэрчтэй хөндлөнгөөрөө бараг те 2000 хэдэн зуун хэр чинь. Манай Монголыг нийтээр л ярьчих та ялгаагүй. Миний нөгөө газар зүйн мэдлэг муу. Тэр бас аюул том байна. Ер нь одоо мэдлэг гайгүй. Одоо нөгөө динозаврыг устгадагч гэсэндээ бас дэлхийдээ харьцуулахад харьцангуй бас айхтар тийм том юм байгаагүй те. Одоо нэг Эверестийн уулнаас нэг зүрлэхэд нэг тиймэрхүү багцааны юм байдаг. Одоо сая жишээ нь бас бэлгүүнэгийн ярьсан дээр ингээд ийм жижигвчэр хэмжээний одоо дэлхийдээ харьцуулахад ч үдэ те. Тим юм буухад одоо тэр хамгийн сүүлийнх ч одоо нийт амьдралын 75%-ыг устгасан байх жишээний. Тэгээд одоо нөгөө солир болвол буусан юм тохиолдлууд им их байдаг тий. Тэгэхээр солир маань бол ихвчлэн юм чулуулаг, металлик гэх юм уу нэг тиймэрхүү зүйл байгаад байдаг. За астероид маань болохоор нөгөө ангарагийн цаана байгаад байгаа тий. Нөгөө ортын үйл гэдэг тэр хавцаал ерөнхий одоо нөгөө нутаг усны гэх юм бол гэдэг нөгөө хамгийн захад байдаг шүү. Ортын үйл чинь нөгөө хамгийн захих нь. Астероид гэдэг нь тийм зөв нөгөө ангараг тийм бархас өдөө хоёрын хооронд астероид бэлт буюу астероидын бүс гэж үүдэг. Тэндээс
ирж унж байгаа нөхдүүд байгаа байхгүй юу? Ерөнхийдөө тэндээс гарал үүслийн бичгийг харах юм бол тэндээс ирсэн гэсэн үг. Сүүлд од маань болохоор Kuiper Belt гэж байгаа шүү дээ. Одоо Uranus гаригийн гадна тий. Хоёлаа дараагийн дугаар дээр Uranus-ыг ярих бах. Одоо орных. Тэгэхээр тэрний гадна Kuiper-ийн бүс гэж байгаа. Kuiper-ийн бүслүүр. За тэр Kuiper-ийн бүслүүрийн гадна дахиад Oort-ийн үүл гэж байгаа. За энэ хоёр хэсгээс ирсэн объектууд маань ихэвчлэн ус мөснөөс бүрдсэн. Тэгээ ер нь бол мөсөл байгаа л та. Тис хөлдөө мөснөөс бүрдсэн юм объектууд нартаа ойртож ирдэг. За энэ сүүлт одны маань бас нэг ялгаа нь юу гэхээр тойрог зам нь ингээд сунгаад татцсан дугуй шиг гэсэн. Маш юм эллипс хэлбэртэй учраас нэг хэсэг нь нартаа ойртоод нөгөө хэсэг нь ингээд нарнаас агай хол болдог байхгүй. Тэгэхээр яг нарлуу ойртож ирэх хугацаа агай хол байдаг. За нарлуу ойртож ирж байхдаа дэлхийгээс харагдана тий. Дэлхий рүү ойртоод ирж байгаа учраас. Нөгөө талаас яг энэ ойртож ирж байгаа зам нь дэлхийтэй огтлцож болно шүү дээ. Тэгэх юм бол яг дэлхий дээр ирээд унчна гэсэн. Астероидын бүсэд байгаа астероидууд маань мөн ингээд нарыгаа тойроод эргэж явахдаа юу болох вэ гэхээр бусад гаригуудын таталцлын хүч маань нөгөө астероидтой нөлөөлнө тий. Нөлөөлөд ингээд тойрог замаас нь ингээд жоохон хилбийлнэ шүү дээ. Жоохон ингээд дайлуулад байна гэсэн үг. За ингэж дайлж хагаад нөгөө нөхөр чинь өөрийнх нь үндсэн тойрог замаас гараа авчих юм бол тойрог зам нь өөрчлөгдөөд нэг бол нарлуу унана. Эсвэл яг тэр нарлуу унах замд нь дэлхий таарах юм бол дэлхий рүү очиод унана. Магадгүй дэлхийн таталцлын хүч тэнд байгаа нэг объектыг өөртөө татаад өөр дээрээ унгах тийм аюулууд болч идэг гэсэн. За гэхдээ энд их чухал юм нь юу гэхээр одоо энэ астероидын бүсэд байгаа энэ астероидуудыг хэдүүлээ ангилах хэрэгтэй байхгүй. Тэр өнөөдөр нэвтрүүлэг бол ерөөсөө яг энийг ангилж чадсан юм уугүй юу гэдэг тухай ярилцсан. Буцаад эдгээр маань түүхийн хувьд те чи түрүү ингээ ярьсан динозавруудыг устгасан гэдэг харах юм бол ямар аюул учруулж ирсэн мэхээр за бид нар динозавруудыг бол мэднэ. За тэр тухай жоохон байж байгаад ярив. Түрүүн Тунгусгийн одоо аюул бол осол аваар бол юу болгосон гэхээр ингээл тэр 2000 км квадрат тэ талбайд байсан ой ширэнгийн зүр юу ч хөсөөнөөгөө хайцсан байгаа байхгүй. Тэгсэн чинь ерөөсөө юу юм бэ л да 50,000 жилийн өмнө 46 метрийн өргөнтөө тийм солир одоогийн Америкийн нэгдсэн улсын Аризонод унсан гинэ. Тэгсэн энэ нөхөр 1.2 км-ийн өргөнтөө буюу диаметртэй солирын тоогоо үсгэсэн байна тэр астероид. 1.2 км-ийн өргөн гэдэг чинь юу гэсэн үг юм те 2-оос 3 автобусны буудлын зайтай гэсэн үг шүү дээ те. Талбайгаас юу орох цай гэсэн үг. Зүүн бишээ багшин дэд за юу орох цай гэсэн үг шүү дээ те. Хөдөлмөрийн яам орох цай гэсэн үг шүү дээ. Тим хэмжээний ийм том тоогоо үсгэсэн байхгүй тийм чи. Гэтэл эн чинь унсан биет нь 46 метр те. Эн чинь нэг юм одоо 5 6 давхар бишээ 8 давхар 9 давхар барилга гэсэн үг шүү дээ. За тэрнээс өндөр 1 км ч хүрэхгүй. Тийм 1 км ч хүрэхгүй. Ийм объектууд тийм асар том аюултай тоогоонуудыг үүсгэсэн байна. За гэтэл хамгийн сүүлийн хамгийн аимшигтай бол яг чиний хэлсэн 65 сая жилийн өмнө бидний өвөг дээдсийг устгацсан тийм. Ерөөсөө юу ч хүсөнөөс нь тэр астероид байгаа. За энэ астероид бол харьцангуй маш том хэмжээтэй объект. Энэ бол маш том гэдэг нь мэдээж бидэртээ хүн гэдэг энэ хэмжээстэй харьцуулахад 10 км-ийн өргөнтэй байхгүй. За 10 км гэдэг чинь 104 замаас баруун 4 зам аа тийм хэмжээний объект. За өнөөгийн Мексик хотын Эверест чинь 8 км. Тийм, Эверест чинь 8 км. Тэрнээс өндөр юм байгаа байхгүй тий. Мексик хотын Чукшулүб гэдэг газар очиж унсан байна. За ингэж унаад тэр чинь ингээд газар очиод цогхохоор тэнцээ тоогоо үсгэн штэ тий. Crater. Монголчууд солирын тоогоо гэдэг тийм тоогоо үсгэн. Энэ тоогоо диаметр нь ойролцоогоор хэд гэж бодож байна чи? 100 мэдэхгүй. 100 мэдэхгүй. За. Тий. Диаметр нь 180 км гэж. Асар том тоогоо байхгүй 180 км гэдэг чинь. Улаанбаатараас бараг те дархан орох замын тал нь гэсэн үг үгүй юу? Тэр хавцаа те. Асар том байгаа байхгүй. Улаанбаатараас Чойр ороход 247 км гэдэг. Тэгэхээр Чойроос нэг 60 км-ийн зайтай гэсэн үг. Айгуу том хэмжээний юм тоогоо үсгэсэн гэсэн үг. Өөрөөр төсөөлөе гэх юм бол Улаанбаатараас Тэрэлж хүртэл 50 км те хамгийн багадаа. Тэгэхээр Улаанбаатараас Тэрэлж хүртэл энэ бүх зайг бүхэлд нь энэ тоогоон дотор багтааж болно гэсэн үг байхгүй. Ийм том хэмжээний тоогоог тэнцээ үсгэсэн юм. Динозавруудыг устгасан. Тийм байна. 10 км-ээс 180 гэхээр бараг 18 дахин өөрийнхөө биенээс илүү тэгж тийм илүү том импакт болсон юм шүү дээ. Тэгэхээр ийм том хэмжээний тоогоо үсгэсэн гэдэг чинь тэр мөргөлтийн хүч
ямар амар хүчтэй байсан бэ гэдгийг харагдаж байна. Тийм учраас тухайн үеийн дэлхий дээр ноёрхожсэн амьдралын хэлбэр буюу динозавруудыг яах нь юу ч устгаж хайсан биш шүү дээ. Тэгээд гэтээ яг динозавруудыг устгасны ачаар бидний өвөг дээдс буюу одоо сүүн тижээлтэн тэр сүүн тижээлтэн амьтад ингээ хөрсөн доор амьдардаг байсан. Хөрснөөс дээшээ гараад ирэх юм бол динозавр идүүлчин тий. Бид нар чи айгүй үеийн өрөвдөлтөө хэцүү амьдралтай байлаа шүү дээ. Бараг динозавруудын тотототаар дийлэн тогтцсон тий тийж. Тийм байсан. Тэгээд бид нар хөрсөн дээр гарч ирээд ингээ цаашаага хөгжих боломжийг олгосон бас. Нэг бодлын давуу талтай нөгөө бодлын яг хоо динозаврууд мэдээж энэ амьдрал бидраас өмнөх дэлхий дээр одоо ноёрхожсэн амьтад учраас бидний мэдээж тодорхой хэмжээнд өвөг дээдсүүд гэсэн үг тий. Тийм нэг харамсалтай зүйл болсон байна. За тэгсэн энэ тогоонуудыг судалж явж байгаа би нэг юм сонирхолтой юм олсон байна. За тэрийг хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулчаад тэгээд яриа. За тэгээ нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Sky Media High Speed үйлчилгээ байгаа. Тэгэхээр High Speed интернетийн хувьсгал зурагтнаас салахгүй 100 хоног урамшууллаа зарласан байгаа. Тэгэхээр та 50% хөнгөлөлтөө өмнөр буюу 20,000 төгрөгөөр өндөр хурдны 100 мегабайтын хурдтай High Bundle үйлчилгээний шинэ хэрэглэгч болоод 3 сарын турш Холливуудын бүх шинэ киног 100% үн төлбөргүй хязгааргүй үзэх юм боломжийг олгож байгаа. Мөн High Speed High Bundle үйлчилгээний шинэ хэрэглэгчдээс Dyson брендийн шал цэвэрлэгчтэй тоос сорогчулан агаар цэвэршүүлэгч гэх энэ хос бэлгийн 3 эзнийг тодруулнаа. За хамгийн хямдар, хамгийн хурдан өрхийн интернетийг та бүхэндээ санал болгож байна. За High Speed айл бүрд интернетийн хувьсгал дэлгэрэнгүй мэдээллийг 76 76 9000 гэсэн дугаараас та бүхэн авч болно. Мөн захиалга энэ дугаараар өгж болно 76 76 9000 гэсэн дугаар байна. Тэгээд үн бол том боломж юм байна. Одоо нэг удаа одоо нэг худалдаж авах үнээр ч юм уу те ийм олон гоё үйлчлэгийг авах боломжтой юм байна шүү. За баярлалаа. За тэгэхээр одоо нөгөө сонирхолтой юм нь юу вэ гэхээр манай Монголд байдаг хамгийн том тоогоо 5 хороо овоо гэдэг тоогоо юм бэл. Энэ болохоор Дорноговь аймагт байдаг. Тэгээд гүн нь ерөөсөө 20-30 м гүн доош. Ийм 20-30 м гэдэг чинь айгүй гүн тоогоо байхгүй. Тэгэнгүүтээ өргөн нь 1.3 км гэсэн үг. Нөгөө Аризонод унсан тэр Behringer-ийн тоогоо гэдэг тоогооны өргөнөөс том байгаа. Тэр чинь 1.2 км гэж хэлсэн. 5 овоо хараагийн болохоор 1.3 км гэж байгаа. За тэгсэн тэгвэл энэ тоогоо хизээ үүссэн юм бэ те? Хизээ ямар хэмжээний объект унж үүссэн бэ гэхээр мэдээж Аризонод унсан тоогоотой үүсгэсэн тоогоог үүсгэсэн астероидтой ойролцоо хэмжээтэй буюу 40-60 м хэмжээтэй тийм хэмжээний астероид бол тэнцээ унсан байна. За хизээ унсныг харах юм бол 150 сая жилийн өмнө гэж байна. Тэгэхээр 150 сая жилийн өмнө гэдэг чинь нөгөө 65 сая жилийн өмнө юуг устгаа хийсэн динозавруудыг устгасан астероидоос өмнө унсан байгаа ч тийм. Тэрнээс дахиад бүр 100 сая жилийн өмнө унсан байхгүй. Гэтэл өнөөдөр энэ тоогоо нь хадгалагдаад үлдсэн. Тэнцээ чи юм байгалийн маш олон ингээд үзэгдлүүд бий болж байгаа шүү дээ. Зарим юм чи хөрсөн доороо орно тий ингээд юм байхгүй болсон ингээд харахаар энэ тоогоо бол ерөөсөө анх бүр гүн байсан бах магадaltaй болчихсон тий. Бүр асар гүн. Тэгэхээр маш өндөр одоо өндөр нягттай ч юм уу тийм объект очоод маш өндөр энергиэр тэрийг мөргөөд маш гүн тоогоог үүсгэсэн байна гэсэн тийм таамаглал гарч байгаа. Бас нэг өөр зарим таамаглалууд нь юу вэ гэхээр анх тэнцээ нуур байж байгаа. Тэр нууран дээр нь аваачаад юу унтсан? Астероид унтсан. Тэгээ бүр ингээ гүн өргөм болгосон байж магадгүй гэж үздэг. Ямар ч үсэн гэхдээ тэнд бол магадгүй тоогооны өмнө эсвэл тоогоо үүссний дараа буюу манай астероид очоод тэрийг мөргөсний дараа тэнцээ нуур байсан нь бол тодорхой. Ямар ч үсэн тэр одоо тоогооны ёроолноос нь очоод дээж авна штэ тий хөрсний дээж авахаар янз янзын эрдэс бодисууд гардаг, нуур байсан гэдгийг баталдаг бодисууд гардаг гэсэн. Тэгэхээр өмнө нь бол тэнцээ одоо нуур байсан байна. Тэгээ ингээд төсөөлөхөр их гоё санагдсан надаа. 150 сая жилийн өмнө ингээд үүсгэсэн. Тэгээ ингээд тэнцээ нуур тогтцсон. Тэгэнгүүт манай Монголоос ч бас янз янзын динозаврын яснууд их болтдог штэ тий динозаврын олдрууд их болтдог гэхээр тэр Дорноговийн тэнцээ ингээд динозаврууд тэр нуурнаас эдишэд явж исэн байгаа байхгүй юу тий. Тэнгүүтээ ингээ хажууд нь тэр чи ойнууд энэ төр байгаа. Тэгж төсөлсөн чи айгу гоё санагдчих байгаа юм надад. Тэгээ ямар ч сан манад ийм гоё сонирхолтой тоогоо юу юм бэлээ. Тэгээ чи яг нөгөө нэг Jurassic-ийн дунд үе гэдэг чи ерөөсөө л динозавруудын яг ид гоё ид цэцгэлж исэн үе гэхгүй. Янз янзын төрлүүд нь үүсцэн байсан үе байгаа тий. Ийм сонирхолтой мэдээлэл болсон байгаа. За тэгэхээр цаашлаад одоо тэгэхээр энэ asteroid сүлтод
солир зэрэгчийн ингээд бидрийг баг зүгээр байж хад ирээд тэ дэлхийд ирээд унаад ийм янз янзын аюул учруулах нэ. Энд чинь ерөөсөө тэгвэл ямар хэмжээний астероидууд буюу одоо астероидууд маань дэлхийд аюул учруулах боломжтой юм бэ гэдгийг их ярих хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр ерөөсөө шууд 20 болно. За ер нь бараг 10 метрээс зарим газар эхэлдэг гэж. 10 метрээс дээш хэмжээтэй астероидууд нарыг тойроод эргэж байгаа. Ялангуяа астероидын бүсэд нарыг тойроод эргэж байгаа. Тэр бүсэд байгаа астероидууд маань хэдэн дэлхий дээр ирж унах аюултай юм бэ? Нэгт хоёрт тэнд одоо нийт хэдийн хэмжээний астероидууд байгаа. Тэр астероидуудын хэдийн хэмжээ нь биднэрт аюул учруулах одоо боломжийн хэмжээтэй юм бэ гэдгийг тооцоолох хэрэгтэй болж байгаа байхгүй. Гэтэл энэ маань өөрөө айгүй хэцүү даалгавар, маш хэцүү даалгавар. Яагаад вэ гэхээр одоо ингээд тэр астероидын бүс рүү хоёулаа ямар нэгэн сансрын хүлэгтэй нисгээд тэнд нисэж байгаа астероид болгон бүрээр нь судлах боломжгүй шүү дээ. Нэгт эн чинь хөрөнгө мөнгө, хоёрт энергийн асуудал болчихж байгаа. Тэр одоо олон хэдэн зуун сая астероидуудыг бүгдийг нь судлах тэр технологи, тэр эрчим хүч, тэр цаг хугацаа биднэрт байгаа юу гэвэл байхгүй өнөөдөр. Бид нар өнөөдөр сүүлд одон дээр 2014 онд хамгийн сүүлд Европын сансрын агентлаг болон NASA хамтраад өөрөө явж буулгасан. Гэхдээ энэ маань өөрөө жижигхэн тооцоолын алдаанаас болоод хэд тоноолгүй Clay газардагч маань өөрөө ажиллагаагүй болсон байна. За энэ тухай хоёлаа намар одоо орны дугаар дээр ярьсан байгаа. Сүүлд одон дээр газардсан тухай. Тэгэхээр энийг хийх гэж хэдэн тэрбум доллар тэгээд доороо хэдэн 10 жилийг зарцуулсан. Гэтэл астероидын бүсэн дээр дахиж очоо ингээл нэг болгон дээр нь робот буулгаад байгийн хэмжээнд дуусшгүй мөрөдлөхгүй. Одоо тоо томшгүй бас дээрээс нь. Тийм, тоо томшгүй бол энийг хийн гэдэг чинь ерөөсөө л нөгөө нэг юм давсны юм жижигхэн юу байдаг штэ. Сав байдаг штэ ингээд давсаа цацдаг тий. Тэр савн дотор байгаа нэг ширхэг давс болгоныг хоёулаа тоолох хэрэгтэй болчих. Тэгээ хэмжээг нь гаргана гэсэн үг тий. Давс бодлыг ойролцоогоор 1 мм хэмжээтэй тий. Тэрний хэмжээг нь гаргана. Эсвэл тэрийг будаагаар дүүргэж байгаа тий. Будааныхын тоог нь гаргана гэсэн үг байхгүй. Тэгэхээр 10 грамм цайны одоо халдван дотор наадзах нь хэдэн ширхэг будаа байдаг вэ тий. Тэр нэг юм 20 морь орчим ширхэг байдаг лүүд 25-аас 35 ширхэг байдаг баг. Давс бол тэнцээ чи нэг 200 ширхэг байгаа. Тэгээ бодохоор чи энэ чинь ингээд асар хэцүү юм болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ийм одоо хэцүү асуудал учраас энэ бол одоохондоо бүтчихгүй юм байна гэдэг бид нар мэддэг. За тэгвэл энийг яаж судлах вэ гэхээр ерөөсөө л эхний арга бол дэлхий дээр обсерваторууд байгаа. Обсерваторууд буюу одоо нөгөө телескопууд маань гэсэн үг шүү дээ. Обсерваторууд байна. Ажиглагчууд. За эдгээр маань яг тэр астероидын бүсийн тийшээ ингээд чиглээд өөрийнх нь овоо харааг чиглүүлээд тэнд байгаа астероидуудыг бүртгээд байж гэнэ гэсэн. За гэтэл энэ нь бас айгүй хэцүү асуудал. Яг тэгэхээр одоо хоёулаа дурангаар сансрын объектуудыг харах юм бол тэр маань нэг юм жижиг од шиг л харагдаж штэ тий. Нөгөө хүмүүсийн нэг юм түгээмэл асуулт байдаг штэ. Дурангаар хүмүүст юм харуулахаар тэр 7 бурхан одыг харахсан ингээд байдаг. Тэгээ ингээд төсөөлөл ингээд 7 бурхан одоо харангууд тэр нь айгүй гоё ингээд татагдаал манай нар шиг. Өөдөөс нь инээгээл. Тий, инээгээл их гоё юм харагдана гэж төсөөлдөг. Уучлаарай манайхан тийм юм байхгүй. Од бол од шиг л харагдана. Маш хол байгаа объект учраас. За энэ астероидууд маань одтой харьцангуй маш ойрхон байгаа. Гэхдээ маш жижигхэн объектууд. Одтой харьцангуй бусад сансрын объектууд буюу гаригуудтай харьцуулахад маш жижигхэн объектууд. Дээрээс нь өөрөө гэрэлтэхгүй. Өөрөө гэрэлтдэг бол энэ чинь бас даваа талтай байхгүй юу тий. Өөрөө гэрэлтэхгүй. Нарны гэрлийг тийм өөр дээрээсээ ойлгодог ийм объектууд. Эдгэрлөө ингээ овоо хараагаа чиглүүллээ. Тэгээ ингээд хоёулаа дурангийнхын төгсгөлийн камер тавьчихсан. Тэр камер яах вэ гэхээр одоо жишээ нь хунгийн ордны зүг харж яана гэж бодъё л та тий. За тийшээ астероидын бүс рүү чиглэдэг үгүй юу би сайн мэдэхгүй байна. Зүгээр хоёулаа хунгийн ордод жишээ авъя. Тэгэхээр хунгийн ордны ингээд одуудыг хоёулаа мэдэн штэ тийм үү. Тэр однуудыг эхлээд зургийг аваад тэнгуүтээ наан нь тэр однуудтай харьцангуй илүү хурдан хөдөлж байгаа объект байна уугүй юу гэдгийг айгүй олон жил сарын турш ажиглах хэрэгтэй байхгүй. Тэнгуүт наан ингээ шинэ од гараад ирлээ гэж бодъё л та. Эхний орой хоёлаа ажигласан чинь тий. Маргааш нь ажигласан чинь нөгөө од чинь ингээ жоохон хөдөлсөн. Яг нөгөө өмнөх дугаар дээр гаригуудыг яаж нээдэг вүлээ? Ард нь байгаа однуудтай харьцуулаад тэгээд нэг юм од хөдөлж гэнэ гэд тэгээ хурдын хэмжээд энэ яалчгүй гариг байх хэрэгтэй байна гэж мэддэг шиг астероидуудыг ч гэсэн тэгж мэдж байгаа. Гэхдээ гаригаас ялгаатай нь аль зүгт байна, хэр хол байна,
хэр хурдтай хөдөлж ийн гэдэг хэмжигдэхүүнүүдээр мэдээж ялгараад эхэлнэ тийм үү. Тэгж ингэж одоо ажиглалт хийдэг. Гэтэл энэ маань өөрөө айгүй хэцүү. Яагаад тэгэхээр маш урт удаан хугацааны ажиглалтууд шаардлагатай болдог. Яг өнөөдөр технологи хөгжөөд бид нар хамгийн багадаа чинь айгүй хол байгаа астероидыг бол нэг 3-аас 10 хоногийн хугацаанд илрүүлж чадна гэсэн юм өндөр технологийн давуу талууд байгаа. Гэтэ эдгээр маань өөрөө маш хол байгаа. Дэлхийд ямар нэгэн байдлаар одоо тойрог зам нь огтлолцохгүй, дэлхийд ямар нэгэн аюул учруулах боломжгүй тийм объектууд багхгүй. За тэгвэл дэлхийд аюул учруулах объектуудыг яаж нээх юм бэ гэдэг асуудал гарна тий. За энэ бол ерөөсөө л айгүй чухал асуудал. За энийг сүүлийн үед яагаад маш хүчтэй ярьж эхэлсэн бэ гэхээр түрүүний нэвтрүүлгийн эхэнд ярьдаг Оросд унсан Челябинскт унсан астероидос болж байгаа. Энэ астероид чим жижигхэн хэмжээтэй. Огторгуутай харьцуулахад 40 м чи юу юм бэ те? Зүгээр л амар том юм цагаан цаасан дээр хатгцсан зүүнний үзүр шиг юм байгаа шүү дээ ерөөсөө. Юу ч мэддэггүй юм жижигхэн юм байна. Энэ нөхөр маань гинт дэлхийн тойрог зам руу ороод ирлээ. Нэгсэндээ яг сартаа ойртоод ирлээ. Тэр үед бид нар мэдэх боломжтой байхгүй. Тэр үед толгоо зөхөж аваад пүү дурак нэг юм ороод ирлээ те. Одоо яана энэ хаана унах вэ гэдэг юм болдог. Яагаад ингэж байгаа вэ гэхээр энэ объект маань маш жижигхэн учраас маш ойртож ирэхээр л бид нар энэ объектыг ажиглах боломжтой гэсэн. Тэ хэрвээ одоо хүнээр ч гэсэн хоёулаа төсөөлж болно шүү дээ. Яг ингээд айгүй холоос өөдөөс нэг юм ингээд нисээд чиглээд ирж ийн гэж бодъё тэ. Ингээ маш хол байгаа учраас тэр чинь ингээд бүр өдөр айгүй нартаад байх юм бол зэрэглээтэд юу нэгдэг нь бүр мэддэхгүй шүү дээ. Тэгээ бүр ингээ харсан ч ихтэй нэг юм ингээд алхаал ойртол ирээл байгаа тий. Тэгээ ингээ харахаар нэг юм хүн юм шиг, шувууч юм шиг юм нисэж байгаа юм шиг ингээл яадаг. Тэгсэн чинь яг юм тодорхой хэмжээнд ойртод ирсэн чинь нөгөөх нь чипитер өөдөөс чиглээд ирж байгаа машин байвал яг уу тий. Эсвэл морьтой хүн дахиад явж байвал яг уу тий. Нэг нь хит ойртоод ирэхэд нь хоёулаа мэддэг үсэрч амжихгүй шүү дээ. Тэгээд дайруулна тийм үү тийм чи. Иймэрхүү үзэгдлүүд болдог гэсэн. Тэгэхээр энэ астероидууд яг уу сар болон түүнээс дотогшоо орбитууд руу ороод ирэхээр угаасаа дэлхий дээр унах нь тодорхой. Тийм болохоор ингээд энийг бид нар ерөөс эрт мэдэх хэрэгтэй юм байна. Эрт мэдэхгүй бол ингээд Челябинскт унсан шиг ийм аюул гараад хэдэн зуун хүнийг аюул бол бид нар ингээд хохирох юм байна. Тэгээ энэ чинь айгу харамсалтай шүү дээ. Чи ингээд бодохгүй үү. Орой яг уу инээгээд ярьчихлаа. Тэгээ гэртээ харахгүй явжсэн чи гинт хажуудал чинь нэг астероид унаа. Тэгээ хамаг гэрээ чинь сүтгээ аячих юм бол муухай шүү дээ. Энэ чинь надаас үл хамаарсан те тэнгэрээс хамаарсан юм болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ийм байж болохгүй. Энэ аюулаас бид нар сэргийлэх хэрэгтэй юм байна гэдэг. Тэгээ ерөөсөө NASA 2016 оноос эхлээд маш хүчтэй энэ сэдвийг хөндөж эхэлсэн. За ерөөсөө ингийн хэдүүлээ дэлхий дээр энэ обсерваторуудыг одоо байгаа обсерваторуудаа тодорхой хэмжээнд ашиглаж эхлэе. Ерөөсөө гадны энэ астероидуудыг бүгдийг бүртгэхэд ашиглаж эхлэе. Нэгсэндээ энэ астероидуудад гаралт үүслийн бичиг оноож өгч байгаа байхгүй. Тэгээд хаашаа явах гэж байгаа визийн дарж өгч ийн гэсэн үг тийм. Ерөөсө гаралт үүслийн бичиг нь за астероидын бүсэд байна. За энэ нөхрийн виз бол ерөөсө дэлхий дээр ирэхгүй юм байна. Энэ дэлхий дээр ирэх визтэй нөхөр биш байна гэх тийм. Дэлхий дээр ирэх визтэнүүд нь улаан өнгийн виз даруулсан тийм. Аюул гэсэн бичигтэй байх нь шүү дээ. За тэрийг нь болохоор potentially harmful objects буюу одоо аюул учруулж болох объектууд гэж байгаа юм тийм. ABO гэх юм байна л да монголоор хоёлаа. Ийм объектууд гэсэн тамгуулыг дараа явуулж байна гэсэн. За энэ ажлыг бол ингээд 2016 оноос бүр ингээд хүчтэй конгресс руу оруулж ирээ. Дэлхийд даяар одоо том судалгааны байгууллага эрдэмтдийг уриалжнаас ажиллаж эхэлсэн. За ингэхдээ яасан бэ гэхээр NASA уул нь өөрсдийнх нь мэдэгдэж байгаагаар юу хэлдэг вэ гэхээр 1970 оноос хойш ер нь их бага хэмжээгээр манай нөхдүүд эднийг ингээд бүртгэж исэн гэж хэлдэг. За 2016 он сарын илүү хүчтэй ажиллаж эхэлсэн. Ягаад гэвэл 13 оны Челябинскаас болоод энэ бол маш том одоо импакт үзүүлсэн байна шүү дээ энэ ажлыг эхлүүлэхэд. За тэгээд энийг Near Earth Objects буюу NEO объектууд гэж нэрлэж байгаа. Матрицын гээ киноны гол дүрд гардаг гарын нэртэй адилхан NEO объект. Тэгээд зэжилчих юм бол айгүй хурдан. Тэгээ энэ төслийг хэрэгжүүлж эхэлсэн. За энэ төслөөр юу хийдэг тухай хоёлаа хамтран ажиллагчаа, хоёр дахь хамтран ажиллагчаа танилцуулчаад тэгээ өргөжлүүлээ яа. За тэгээ.
За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар нь Худалдаа хөгжлийн банк маань байгаа. Тэгээд Одмондортой бас удаан хугацааны турш хамтран ажиллаж байна. Тэгээд яг одоо энэ үрждэг сар хариултаа хадгалъя гэсэн ийм урамшуул болоод байгаамаа. Тэгэхээр хариултаа хадгалъя гэдэг одоо мөнгө хадгалах юм маш хялбар үйлчлэгийг санал болгоодсныг та бүхэн бас мэдж байгаа бох те. За тэгэхээр яг энэ хариултаа хадгалъя гэдэг үйлчлэгээр олсон 25,000 төгрөгийг 2 дахин үржүүлээд 50,000 төгрөг болгож авах ийм боломжийг та бүхэндээ олгож байгаа. Тэгэхээр одоо яг хадгаламжаа хийж байгаа нөгөө хин ч 10 цаас зүгээр өгөхгүй штэ гэдэг шиг те. Одоо хэрвээ та энэ бол нөгөө азаа үзэх юм биш байхгүй. Хэрвээ та үнэхээр ингээд 25,000 болгочвол үржүүлж өгөө гэд. Тэгээд бас нэг аятайхан нэмэлт үйлчлэг нь болохоор одоо энэ QR кодыг уншуулад юм онлайнаар аппликейшнаа татаад шууд та одоо өөрийнхөө тансыг нээгээд хадгаламжаа нээгээд энэ хариултаа хадгалъя гэдэг үйлчлэгийг орон дээр хэвтэж явахдаа ч юм уу идэвхжүүлчих боломжтой. Тэгээ карта зурх болгондоо ингээд мөнгө хадгалаад одоо ихсгээд явна гэсэн үг. Тэгэхээр одоо 12-наас өмнө 25,000 төгрөг болох ёстой байх нэ. Тэгэхээр одоо нэгэнт бас хадгаламжаа нээж байгаа хүмүүст ингээд гоё үржүүлээд өгдөг ийм үйлчлэг аягүй гоё түлхэц өгөх болов уу гэж бас бодож байна. Тэгээд хариултаа хадгалъя гэдэг энэ үйлчлэгээний мөнгө нь яг хэзээ орж ирдэг юм бэ гэхээр одоо яг нэгд өдөр болгон таны утсанд гар утсаар нь одоо мессенжер эсвэл одоо вайбраар яг таны одоо явцын нийт дүнг ингэж танилцуулж байх юм бэлээ. За тэгээд нийт монголчуудыгаа хоримтлолтой Монголыг бүтээцгээе гэсэн энэ уриалгыг явуулж байгаа Худалдаа хөгжлийн банкныхаа хамт олонд их баярлалаа. Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсвэл 1819-77 гэд дугаараар холбогдоорой. Эсвэл бас энэ тэнд явж байхдаа Худалдаа хөгжлийн банкны салбар дээр очингуудаа энэ хоримтлолыг та бүхэн үүсгэжээрэй гэж зөвлөж байна. Тэгээд маш гоё үйлчлэг явуулж байгаа Худалдаа хөгжлийн банкны хамт олондоо маш их баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр одоо ингээд энэ NIO гэдэг хөтөлбөрийг 2016 оноос илүү конгресс руу тавиад NASA илүү хүчтэй одоо яаж эхэлсэн. Пүшилж эхэлсэн гэдэг штэ тий. Ажиллуулж эхэлсэн. Тэгээ одоо энэ чинь эх жил 10 жилийн ойн болох юм байна тий. За энэ хугацаанд NASA тэгвэл юу хийсэн бэ гэдэг асуулт гарч байгаа. Тэгэхээр NASA дэлхий дээр байрласан буюу одоо газар байрласан 4 обсерватортой. За энэ нь болохоор ингээд янз янзын том их сургуулиудтай хамтарч ажилладаг. За хамгийн ихнийх нь болохоор California Sky Survey буюу Калифорни тэнгэрийн одоо самлагч тий. Энэ маань болохоор тухайн газрын Аризонын их сургуультай хамтарч хийдэг байна. За дараагийнх нь Pan-STAR хөтөлбөр гэж байдаг. За энэ болохоор Хавай их сургуультай хамтарсан Хавайд байдаг ийм одоо обсерватор байна. Тэн дээр нэг ажилдаг залуу байд юм би нөгөө юунд би явж байхад хуралд явж байхдаа нэг хальт тааралдчихсэн. Яг энэ NIO хөтөлбөр дээр ажилдаг. Тэгээ ерөөсөө хийдэг ажил нь тэнцээ нэр обжектуудыг тандаад байж идэг те нэгсэндээ дэлхийн хамгаалагч хийдэг хүмүүсийн нэг гэсэн үг тэр хүн бол тэр надад гоё санагдчихж байгаа байхгүй хамаагүй бодсон юм тийм жинхнээс одоо нэг Guardians of the Galaxy гэх кино байдаг шүү дээ тэрэн шиг энэ хүмүүс бол Guardians of the Earth байхгүй те дэлхийн хамгаалагч нар. За дараагийнх нь муу MIT-тай хамтардаг. За энэ нь болохоор Lincoln-ы дэлхийдээ ойр астероидуудын судалгаа гэдэг юм обсерватор байдаг. За хамгийн сүүлийнх нь Space-Watch энэ мөн Аризона их сургуультай хамтардаг. Энэ 4 обсерваторыг ашиглаад дэлхийн 4 өнцөг болон бүрт байна гэсэн үг шүү дээ. Яг 4 өнцөгт биш л юм да тийм ихэнх нь Америк талтай байна гэсэн үг. За тэгээд энэ астероидуудыг бүртгэж эхэлсэн байна. За NASA өөрсдөө бол бид нар энэ астероидуудыг 2970 оноос эхлээд бүртгэж байгаа юм аа гэсэн. За ингээд өдийг хүрлээ. Өдийг хүрэхдээ тэгвэл ингээ NASA-гаас мэдээж асуун штэ тий. Баахан хүмүүсийн доторын мөнгөөр та нар юу хийсэн? За сансар пуужийн хөөрөх энтер бол кул гоё тий. Хамгийн гол нь тэгвэл яг юу хийсэн бэ? Яг маргааш жишээ нь дэлхийг ирээд мөрөгч аюултай астероидын тоо хэд байгаа юм бэ? Та нар тэр астероидуудаас яг хэдийг нь бүртгэж чадсан бэ гэдэг одоо буцаагаад юу нэг чинь гэсэн үр дүн нэг чинь. За NASA өнөөдөр юу гэж мэдээж байгаа вэ? Бид нар ерөнхийдөө астероидын бүсэд байгаа нийт астероидуудаас дэлхийд аюул учруулах боломжтой буюу potentially harmful objects тийм аюул учруулах боломжтой ABO объектуудын 40 орчим хувийг одоогоор амжилттай бүртгэхэд байна гэж байна. Гэхдээ 50% хүртэл бүртгэгдсэн гэж үздэг. Гэхдээ яг зарим объектуудын хэмжээг сайн мэдэхгүй байна. Зарим дата одоо өгөгдөл бүрэн тодорхой биш байна гэж байна. Гэхдээ энэ бол ирээдүйд тодорхой болно гэж найдаж байгаа. Ямарч одоохондоо ийм байна. Гэхдээ энэ маань өөрөө бид нар бүрэн хамгаалагдсан гэсэн үг биш ээ. Ягаад тэгэхээр яг одоо эн чинь дэлхийг астероид болон сүүлт одноос хамгаалах систем тухай яригдж эхэлж штэ тий.
Гэтэл энэ систем чиг хамгаалах юм ярихгүй шүү дээ. Урьдчилан сэргийлэх юм ярихгүй юм тийм үү? Урьдчилан сэргийлэх юм яриад байгаа байхгүй хамгаалахгүй шүү дээ. Зүгээр л тийм юм объектууд байна гэдэг л юм яриад байгаа. Яг наад чинь унаад ирэх юм бол яах юм бэ гэдэг юм ярихгүй юм тийм. Ямар ч одоохондоо тийм энийг ийм хэдэн объектууд байна буюу одоо дайны хэллэгээр ярих юм бол тийм над руу дайрах магадaltaй дайрах чадвартай намайг устгах боломжтой хэдэн хүн байна. Тэнгүүт нь одоо тийм хүмүүс надаас асууж та ард иргэд тийм. Үгүй тэгээд наад бол чи хизээ дайрах юм ихэр мэдэхгүй гэж сууж байгаа байхгүй. Тэрнтэй адилхан ийм байдал одоохондоо үүссэн байна гэсэн. Тэг ийм зүйл ярьж байгаа 40 хүртэл хувь мэдж байна гэх. Гэхдээ NASA бас нэг баталж хэлж байгаа нь энэ одоо бүртгэгдсэн объектуудаас дэлхий дээр яг унаад ирэх объект бол байхгүй 50 унтаж болно гэж. 50 амар 50 тэ өнөөдөр орой найзуудтайгаа уулз тэ ингэж болно гэж байгаа. Армагеддон кино бол өнөөдөр орой тохиолдохгүй гэж байгаа байхгүй 50 байж болно гэдэг. А дээрэс нь Армагеддоны хэмжээний ийм астероидууд тэ динозаврыг сүнөөчдөг ийм астероидуудын дэлхий дээр унах давтамж нь өөрөө маш бага байдаг. Нэгсэндээ нарыг тойроод эргэж байгаа астероидуудын хэмжээ нь томрох тусам тэрнийх нь тоон дагаад багасчдаг гэсэн. Тэрэн дагаа багасчингууд тэгэхээр ирээд унах магадлал нь дагаад багасч байна. А нөгөө 40 м хэмжээтэй 20 м хэмжээтэй ч юм астероидууд тэ Челябинск дундаг шиг иймэрхүү астероидууд бол нэг юм хэдэн 10 жилд нэг удаа унах магадлалтай байдаг дунджаар тэ. А энэс том нь дахиад яг нь хэдэн 100 жил тэгээ бүр хэдэн мянган жил болоо явчихж байгаа байхгүй. Одоо нөгөө 5 хар робот ч юм уу 5 хар овоот ч юм уу эсвэл Барингерд унсан энэ астероидууд бол яах нь хэдэн 10 мянган жилд нэг дунджаар хэдэн 10 мянган жилд нэг удаа унах боломжтой ийм астероидууд гэсэн. Тэгэхээр хүний нэг удаагийн амьдрал чи юу вэ? За 85 жил гэж бодъё л доо. Тэгэхэд хүн бол амьдралдаа 2-3 удаагийн л Челябинск шиг үзэгдлийг сонсох эсвэл харах боломжтой байхгүй тий. Түүнээс биш яг юу шиг динозавруудыг унахсан шиг хэмжээний солирыг одоо солир гинэ сүүлдээ дэлхий дээр унах астероид унахыг харах магадлал бол нэгийг бахан 65 сая явах нь шүү дээ дор хаяж. Асар баг тоогаар шүү дээ ч тийм ийм баг байдаг бахан. Тийм болохоор 50 он гэж. Гэтэ ингээд бид нар яачихгүй одоо тий зогсохгүй гэд. Яагаад тэгэхээр одоо бол ингээд бид нар ингээд маш сайн бүртгэж байна. За ингээд газарт байрласан ийм обсерваторуудаар бид нар ингээд бүртгэж байгаа. За гэхдээ би NASA яасан гэхээр 2009 онд NEOWISE гэдэг нэртэй сансрын бүртгэгчийг хөргсөн байна. Сансрын дуран хөргсөн гэсэн. Манай Hubble шиг тий. За тэгээд нөгөө сансраас астероидуудыг бүртгэж эхэлсэн. За мэдээж сансраас бүртгэх бол олон давуу талтай агаар мандал байхгүй. Учираас ямар нэгэн аберрац буюу одоо өнгөний гажиг үүсэхгүй, линзний гажиг үүсэхгүй тийм чи. Мөн тухайн одоо объектыг би хэр хэмжээнд татах вэ гэдэг дээр хязгаар маш бага болж эхэлдэг. Дэлхийн агаар мандлаас ямар ч одоо орны дуран дээдл нь ямар ч объектыг 300 дахин л татчих чадна. Тэрнээс илүү татах юм бол агаар мандлын нөлөөгөөр аберрацууд орж ирээд тухайн дүрс пикселгүй болоод нөгөө нэг одоо 360p дээр ч юм уу 240p дээр кино үзэж байгаа юм шиг болчихно гэсэн. 1080 дээр харахгүй гэсэн үг тийм. За тэгэхээр сансарт гарах нь ийм давуу талтай. За энэ NEOWISE-ыг 2009 онд хөргсөн. Тэгээ 2013 онд яг нэг хэсэг ажилуулаагүй юм билээ. 9-13 оны хооронд одоо нөгөө нэг ийм hypersleep модонд оролцсон гэсэн үг тийм. Монголоор юу гэдэг вэ? Hypersleep-ийг гоё үг бас би сайхан харчихсан марччих. 13 онд буцааж сэрээгээд одоо ажиллаж эхэлсэн. Тэгээ ингээд тэр астероидуудыг бүртгэж байгаа. За үүний дараа NASA яах гэж байгаа гэхээр одоо 3 жилийн дараа 2028 онд Neo Survivor буюу одоо яг тэр астероидуудыг дахиад нэг нэгээр нь өмнөх бүх датануудыг шинжилээд дахиад нэмж шинэ ямар хэмжээний тий ABO астероидууд байх нь, аюултай астероидууд байх нь гэдэг судалгааг хийж эхэлнэ гэсэн. За эн чинь яг ингээл дэлхий дээр ингээл яг унаад ирж байгаа юмыг наа чи ингээл яахгүй шүү дээ, хамгаалахгүй шүү дээ. Наадах чи их хэрэг байгаа мó гэдэг хүмүүс байдаг. Мэдээж хэрэгтэй тэр чинь аюул байгааг бид нар мэдж байгаа юм чинь аюулын хор хөнөөл хэрвээ гэдгийг бид нар мэдэх хэрэгтэй тий эхлээд. За тэгчээд тойрог замуудыг тооцоолж эхэлнэ. За Аз зулж астероидын болон сүүлт одны тойрог замыг тодорхойлол тооцоолох бол амархан байхгүй. Гайгүй. Хамаагүй хялбархан байдаг. За тэгээд тооцооллоо. За тэгээд worst case scenario буюу яг үнэхээр хоёлоо төсөөлөө тий Армагеддон шиг юм боллоо. Нэг астероид 10 км хэмжээтэй тий яг дэлхий рүү чиглээд ирж ийн. Тэгвэл юу хийх вэ гэдэг асуудал гарч байна. За энэ дээр одоохондоо 3 төрлийн таамаг буюу онол байд юм байна. За энэ онолч гэжтэй одоо арга хэмжээ гэх юм уу да тий өөрсдөө хамгаалах
тэр сансрын хавлаас хамгаалах. За эхнийх нь болохоор kinetic impactor гэж байгаа. Энэ юу гэхээр ерөөсөө зүгээр бильярдны бөмбөг нэг мөргөөд чиглэлийг өөрчилдөг шүү дээ, тий, бильярд тоглож байгаа. Тэрэн шиг юм хийн гэсэн. За энийг 2023 онд NASA амжилттай туршилсан дарт хөтөлбөрөөр. Энэ нь яаж байгаа вэ гэхээр нөгөө дэлхий рүү чиглээд ирж байгаа астероидын өөдөөс хоёулаа жижигхэн сансрын хөлөг явуулчих واخгүй. Тэр нь ерөөсөө юм сум байна гэсэн үг, тий, бууны сум шиг. Тэрийг явуулаад өөдөөс нь очиж мөргүүлээл чиглэлийн жоохон өөрчлөл нөгөөх нь яг хөө чиглэлийн жоохон өөрчлөлчөнгүүд дэлхийн хажуугаар явна, эсвэл саран дээр очиж ундаг ч юм уу, тийм байдлаар ингэж өөрчилж болно гэдэг. За NASA яг үүнийг амжилттай туршилсан дарт хөтөлбөр гэж байгаа. За энэ дарт хөтөлбөр нь болохоор одоо юу гэсэн үг гэхээр double asteroid redirection test гэдэг хос астероидын чиглэлийг өөрчлөх тест туршилт гэж байгаа. Энэгээр NASA-гийн туршилт маань өөрөө Dimorphos гэдэг ийм сүлт одны систем юм байна л да. Dimorphos гэдэг нь болохоор сүлт одны нэг астероидын Dimorphos гэдэг астероидоо тойрж иргэдэг тэр астероидын сархан нөхгүй. Яг сар гэхгүй байна. Сархан гэдэг. Ингээд тойрж иргэдэг. За энэ маань агай хол байдаг. За тэгээд 2021 оны 11 сарын 24-нд энэ дартынхаа сумыг хөөргөд одоо нэг сансрын хөлгөө хөөргөд за энийг хөөргөхдөө Lichia гэдэг Италиудын хийж өгсөн юм cube satellite. Одоо манай монголчууд янз янзын cube satellite хийгээд хөөргөдөг болсон шүү дээ. Тэгэхээр яг тэрнтэй адилхан тийм cube satellite хийгээд хөөргөцсөн. Тэгэхээр манай монголчууд ч гэсэн энэ дээр оролцох бүрэн боломжтой байхгүй тий ирээдүйн хөтөлбөрүүдтэй. Тэгж хөөргөсөн. Энэ Didymos гэдэг одоо нэг төв астероид нь шүү дээ тий. Тэр нь 760 м өргөнтөө тэрийг тойроод эргэж байгаа сархан нь болохоор 160 м гэсэн үг. За 160 м гэдэг чинь нэг биеийн тамирын заа шиг тийм. 760 м гэдэг бол манай талбай шиг тийм том хэмжээтэй байна гэсэн үг. За тэгээд нөгөө астероид дээр болохоор 1 сар гэдэг хугацаанд 11 цаг. Дэлхийхээр 1 сар буюу астероид нөгөө төв астероидо буюу Dimorphos сархан маань Didymos 12 цагийн хугацаанд бүтэн нэг тойрдог. За ингээд 11 сарын 24-нд 21 оны хөөрөөд 2022 оны 9 сарын 26-ны өдөр импакт болсон буюу мөргөлдөөн болсон. За энэ мөргөлдөөний үед дор хаяж 1 сая килограмм хэмжээтэй тоосон цор нэг сархнаас нь Dimorphos сархнаас нь хөөрсөн баг. Нөгөө Dimorphos төвийг нь биш Dimorphos сарын очиж мөргсөн багхгүй юу? Тэгж ингэж хөөрсөн. За энэ нь юу илэрхийлж байгаа вэ гэхээр бидний тооцоолсноос 3 дахин илүү үр бүтээмжтэй ашигтай сайн мөргөлт боллоо тий мөргөлт болсон байна гэж үзэж байна. За тэгээд Lichia Cube satellite маань нөгөө хэрэг тойроод эргээд мөргөлтөө юм болсон байна. Ингээд чиглэл өөрчлөгдсөн байна гэдэг датануудыг өгсөн. Мэдээж энэ астероидын чиглэл бол маш бага хэмжээгээр өөрчлөгдсөн. Дээрэс нь яагаад энэ астероидыг сонгож авсан бэ гэхээр энэ бол ерөөсөө дэлхий дээр угаасаа ирэхгүй астероид байхгүй. Бүр өөр тойрог замтай. Тэр нь бүр тодорхой. Тэгээ бид нар айгүй олон жилийн турш энийг ажигласан учраас энэ астероидын тухай маш олон юм мэддэг. Тийм учраас энэ мэддэг тэгээ нөгөө нэг мэддэг чөтгөрөөс мэддэг чөтгөрөн дээр гэдэг шүү дээ. Тэгэхээр мэддэг чөтгөрөө сонгож авсан гэсэн. Таньдаг чөтгөрөө. Тэгээд энэ астероидыг сонгосон. За үүний дараа юу болсон гэхээр нөгөө сархны нь очиод мөрөгцсөн шүү дээ, тий. Тэгэхээр сархан нь өөрөө тойрог зам нь өөрчлөгдсөн. Тойрог зам нь илүү жижигхэн болсон. За үүгээрээ энэ дарт туршилт маань өөрөө амжилттай боллоо гэдгийг манай NASA одоо баталсан байна. За энд нэг гой сонирхолтой мэдээ. Тэрний үгээр яг энэ дарт туршилтын тухай баримтат кино NASA 4-р сарын сүүлд гаргана. 4-р сарын сүүлээ. Тэр үед энэ киног манай сонсогч нь хүлээж аваад үзээрэй. Бүх дэлгэрэнгүй мэдээллийг тэнцээ ярина. За одоогоор бол яг NASA-гийн нийт дийл болгосон мэдээллийг би сая ярьлаа. Мөн яг тухайн үед 23 онд импакт болж явах үеийн NASA-гийн шууд бичлэг YouTube дээр байдаг. Мөн тэрийг бас үзэж илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Ирээдүйд NASA энэ астероидын систем рүү дахиж хиймэл дагуул хөөргөд нөгөө мөргөлдөөний дараах тэнцээ юм одоо нөгөө астероид дээр чи юм астероидын тогоо үүссэн байгаа шүү дээ, тий? Бидний очиж мөргүүлсэн юм тогоо үүссэн байгаа шүү дээ. Тэрний хэмжээг бодох, ямар материалаас бүрдсэн, хэр хэмжээний тоосон цар цацагдсан, ямар хэмжээний дулаан ялгарсан, энерги ялгарсан гэх мэт тооцооллуудыг хийх шаардлагатай байгаа. Тэгээ ирээдүйд бол үүнийг хийн гэж байгаа. За энэ хөтөлбөр нь 2028 оноос хэрэгжүүлж эхэлнэ гэсэн NASA-гийн мэдээлж байгаа. Уулнаас NASA өөрөө яг 2027 он 26 онд бас нэг юм хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ гэж ярьж исэн боловч одоохондоо тэр маань хойшлогдоод энэ яриа нь одоохондоо хаана явж байгаа гэдэг нь тодорхойгүй байгаа юм билэ. Харин хятадууд болохоор хятадын сансрын
хөтөлбөр болохоор яг 2026 он буюу эх жил дарттай адилхан сансрын хөлөг сансар төөргөнө гэсэн бэл. За ингэж хөөргөд үүгээрээ юу яах вэ гэхээр NASA-гийн туршилтыг дахин давтах зорилготой. Тэгэхээр энэ бол том гүрнүүдийн бас ингээ хөөцөлдөж байгаа зүйл. Ягаад гэхээр эцсийн эцэст дэлхий гэдэг гариг дээр энэ бүх гүрнүүд чинь бид нэг л гариг дээр амьдарч байгаа шүү дээ. Эцсийн эцэст өөр нарны аймгийн ч юм уу тий өөр галактикийн өөр соёл иргэншил дээр очих юм бол би бэлгүүн биш байхгүй. Би Монголын бэлгүүн биш. Би дэлхийгээс ирсэн бэлгүүн гэдэг хүн болно. Тийм учраас бид нар энэ цор ганцхан одоохондоо байгаа дэлхийгээ хайрлаж хамгаалах хэрэгтэй тий. Дээрэс нь өөрсдөө сансрын бидний магадгүй хязгаарч төсөөлж чадахгүй ч юм уу тэр аюулыг аль болох төсөөлж бодож шинжлэх ухаанаа ашиглаж таамаглахын тулд одоо ашиглаж өөрсдөө хамгаалахын тулд ашиглах хэрэгтэй байгаа байхгүй. За тэгэхээр энд нэвтрүүлгийн цаг дуусч байна. Би нөгөө нэг хоёр хэсгийг ярьсангүй. Хоёлаа дараагийн дугаараа ихний хэсэг дээрээ үргэлжлүүлээд ярьчээ тий. Харин тий. Тэ айгүйх сонирхолтой байлаа. Тэгээд одоо бол нөгөө солирууд маань бол манай дэлхий дээр унсаар л байгаа. Би чамаас нэг асуулт тавиад тэгээ хоёлаа энийг бас энэ талаар дараагийн нэвтрүүлэг дээр ярьчээ. Тэгэхээр одоо солирууд бол унжил байгаа шүү дээ тий. Одоо дайлангуяа цөлн нутгаар цөлүүдэр ч гэдэг юм уу. За тэгтэл одоо яг Монгол руу нэг солир арай жоохон томхон, арай жоохон хор нөлөөлттэй гэх юм уу. Тийм солир ирлээ гэж бодоход ер нь одоо хүн төрөлхтийн нэрийн өмнөөс манай дээр унж байгаа юм дээр одоо нэг амаа ангаагаад байж гэн гэдэг шиг те NASA-г харах юм уу, Хятадыг харах юм уу, хэн тэрийг маань аварч өгч туслах вэ, мөнгөний хэн гаргах вэ. За баярлалаа. За тэгээд үргэлж 2 дугаар дугаар дээр яриа те. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар үрждэг сар хариултаа хадгалын худалдаа авчлын банк болон Sky Media хамтран ажиллалаа. За тэгээд нэвтрүүлэг маань NTV болон Од мөндрийн радио 107 83.3 гэсэн хостелгоноор та бүхэндээ хүрлээ. За хамтаа ясан үзэг сонсогч болон маш гоё яриаг мэдээллийг түгээсэн бэлгүүндээ их баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа. Баяртай. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандвалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.